аймаг орон нутгуудад бол ийм төслүүд бол бас хэрэгжиж байгаа гэдэг мэдээллүүдийг бол их өгсөн. Гэхдээ яг Дорногов аймгийн Эрдэнэ суманд байгаа энэ Эрдэнэ нарт төсөл шиг яг Монгол инженерүүд өөрсдөө бүтээсэн. За дээрээс нь санхүүжилтээ бас өөрсдөө шийдвэрлсэн. За дээрээс нь эн чинь нөгөө Эрдэнэ сум чинь замын үүдтэй ойрхон байгаа учраас яг энэ экспорт, импорт хийж байгаа хамгийн гол одоо бүс нутагт яг замын үүдийг түшиглээд энд ингээд станц барьчихаар сая бас таны танилцуулаад дээрээс харж байхад одоо 1 сарын 7-нд ихэд те замын үүдэд тог цахилгаан тасрахад түүнийг энэ станцаас одоо бүрэн нөхөж чадж байгаа нь бол бас бахархалтай. Тэгээ энэ ч бараг 14-5 удаа юм байна шүү дээ. 14 удаа өнгөрсөн 24 оноос хойш энэ замын үүдийг тог цахилгаан тасарсны дараа бол энэ нар батарей хосолсон станцаас бол нөхөөд тэгээд ингээд доктортой үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр бид өнөөдөр яг ингээд Дорногов аймгийн Эрдэнэ суманд зорж ирж байгаа шалтгаан бол энэ сэргээгт гэрчмүүдийн тархмал их үүсвэрийг аймаг орон нутгуудад яг энэ жишгийн дагуу байгуулах юм бол биднэрт бас их болцоо байна. Тэгжээж энэ эрчим хүчний энэ доголдол алдагдлаас бол одоо салах юм байна. Тэгээ эрчим хүчний салбарт бол ийм одоо төсөл хэрэгжүүлвэл аймагуудад яг энэ жишгийн дагуу хэрэгжүүлэх юм бол одоо та бол бас дэмжиж яг энэ жишгийнхэн дагуу аймаг орон нутгуудад барьж байгуулж болно гэдэг хэлж шүү. Тэгэхээр 30 мегаваттын заавал 30 мегаватт бол их том биз дээ. Ер нь нар батарей асус их том. Тэгэхээр заавал 30 хүрэхгүйгээр нэг 20 мегаватт орчимтой. За тэгээд нэг 10-аас нэг 12-3 аймагт хийвэл нөгөө улаан төвийн дулааны дээр алдагдал чинь бол харьцангуй бол бас буураад тэгээд эндээсээ төврүүгээ нийлүүлдэг. Тэгээд одоо орлого болцоо ч гэсэн бүрднэгээд сая бараг таны ярианаас бол 16 оноос хойш эзүүгээ хийгээд ингээ эхлэж баг 10 жил бичиг цаас маас тэгээд шат дамжлага гэж явсаар байгаад яг энэ нар батарей хосолсон энэ станцыг барихад бол 4-5 сар зарцуулсан мөртлөө бусад бичиг цаас дүрм журамч чинь баг 10 жил зарцуулж байна гэж харамсалтай байхгүй. Тэгэхээр тэ зөвшөөрөл авах га тэгээд ингээд бүх энэ бичиг баримтын шат дамжлага чинь маш их. Тэгэхээр бид бол зүгээр энэ хөтөлбөрийн хүрээнд энэ бичиг цаас дүрм журам энэ саад бэрхшээлүүдийг нь арилгая гэдэг одоо зорилготой байна. За дээрэс нь энэ ногоон зээлийг одоо санхүүжүүлэх одоо бүх төрлийн одоо арга механизмыг судалж одоо тодорхой болгоё. Тэгээ ногоон зээл өгөх гээд байдаг их усүр нь байдаг банкуд төр гэтэл тэр чинь тэгээд яг санал болгох бүтээгдэхүүн байхгүй байна. Тэгэхээр төр талаасаа бол шатамжлагуудыг бууруулъя. За банкуд бол бэлэн бүтээгдэхүүн байвал санхүүжүүлэх болцоо бол байна. Тэгэхээр цаашдаа бол энэ аймаг орон нутгуудад энэ түншлэлийн төслөөр ч гэсэн аймгийн хурлууд шийдээ сая одоо Дорноговын засаг дарга ч гэсэн бид нар бол энэ шатамжлага юмнуудыг бууруулж болно. Тэгээ аймгийнхаа иргэдийн хурлаар ороод энэ зам дагсан тэр цогцлборуудыг хүртэл байгуулах, энэ станцуудыг байгуулах дээр нь иргэдийн хурлаараа шийдээ түншлэлийн төслөө зарлая. Тэгээд хувийн хвшлээ өрье гэх ингээд байгаа. Тэгээ би бүр одоо хотоос зорж ирж байгаа хгүй. Танаа хамт олноор их бахархаж байна. Энд чинь гол нь хүм нэг 5 хүн л ажилт юм ба шүү дээ, тий? 5 хүн ажиллаад тэгээ ээлжээрээ солигдоо явна гэхээр чи хүний нөөцийн хувьд тийм зардал өндөр биш. Тэгээд нэг диспетчерийнхаа төвөөс та одоо гар утсан дээрээс хяналтаа тавьчихна. Тэгээ өнөөдөр бол бараг хас 30 эдтэй. Өглөө 37 тоо хонсон. Тэгээ сая таны хэлж байгаагаар бол гүйтэн үед хамгийн сайн ажилт юм ба шүү дээ. Одоо бараг 38 юу хэд хүрсэн байна гэлээ? 29 хүрсэн байна гэж байгаа байхгүй юу? Тэгээ чадал үйлдвэрлэж байгаа. 100 бол бага л байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүүтэн байх тусмаа сайн үз. Өнөөдөр бол хамгийн их хоригдл үүсгэж байгаа. Сайн өдөр ирсэн байна гэж бодоод байна. Таны хүрэлцэн ирсэн баярлалаа. Бас энэ талаар сүүлийн одоо хэвлэл мэдээлэл хэрэгслээр харж байгаа чөлөөллийгээд хөдөлгөөн сэргээгт гэрчмүүд тархмалыг үүсэргээд төр засгийн зүгээс бодлогын хэмжээнд дэмжиж ярьж байгаа маш их баяртай талархалтай байна. Танд их баярлалаа. Тэгээд ингэн та бол одоо манай бусад аймагуудад энэ төслийг нэвтрүүлэхэд сургалт хийн. Тэ өөрийнхөө туршлагыг хуваалцсан. Надад муухан байхгүй гэдэг. Та бол хэлж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр одоо ингээ үе дамжсан эрчим хүчний инженер хүн байна. Танаа хамт олонд баярлалаа. Тэгээ та одоо бусад аймагуд хэрэгжүүлэхэд нэг сайн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Манай одоо энэ эрчим хүчний салбараар одоо
сайн ойлголттой мэдлэг мэрэгжил боловсролын хувьд бас эрчим хүчний салбарт их ойр гишүүд бас байна. Тэгээд бид нар бол дэмжиж тэр 300 гэдэг байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бол улсынхаа хэмжээд нэг 100 мегаватт нэг дархмал их үүсвэрийг дэд үтсийг хөгжүүлэх чиглэлээр бол одоо бүх талаар нь дэмжиж ажиллана гэдгийг хэлээ. Тэгээд таныг бас тусалцаа үзүүлэхийг хүсэж байна. За баярлалаа.